арай хитэн арай. Пүү. Уянгаагч 111 жилийн өмнө бүтээгдсэн техник гэж байх уу? Катын бульдозер л шүү. Тэгэл бусд нараас нь дагсан бахна шүү. 111 жилийн туршид тасралтгүй өгсөн техник. 111 жилийн турш баталгаажсан чанар. 111 жилийн турш рекорд тогтоосон бүтээмж. Энэ бүгдийг Катын дозроос. Дэлхийд даяар нийт 40,000 гаруй үйлдвэрлэгдэж 70 гаруй жилийн туршид хөгжүүлэгдсээр ирсэн DS дозрын GC загварыг бид өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байна. За энэхүү CAT DS GC дозр нь CAT 3408C хөдөлгүүртэй байгаа. Анхаараа ашиглалтын жин нь 49 тонн. Харин хутганы багтаамж нь 13.6 м3. Энэхүү DS GC загварын маань давших хурд нь 11.9 км цаг бөгөөд ухрах хурд нь 14.7 км цаг. Бүхээг нь операторын тав дахь дээд зэргээр хавсан бөгөөд ийм л намгүм. Энэ чи юу гэдэг юм бэ? Одоо харан дээрээ барилдаг гэд тэгж байгаа. Гэхдээ зөвхөн CAT-ийн одоо яг энэ дозрууд нь ийм одоо харан дээрээ барилдаг гэхгүй. Энэ одоо харан нөгөө дээрээ байрлаж байгаагийнх нь хамгийн одоо том давуу тал нь одоо эн чинь дандаа ийм зүтгэх хүчээр их ийм одоо хүндгцэр ажил хийж байгаа шүү дээ техник чи өөрөө. Тэгэхэд энэ гинжний нөгөө энэ газартаа яг тунралыг багасна гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ гинжний чинь эдлэгээ нь удаан байна. Тасрахгүй. За хэрвээ та хэд ингээд бусад брендийн дозрыг харуул дандаа ингээд доороод шүү дээ юм уу игэнцэн. Манайх болохоор энэ дээрээ байснараа яг ингээд энэ гинжинд өгж байгаа ачааллыг нь айгуу гой бууруулж өгж байгаа. Тэгээд тэр гинжний тунрал бага байна гэдэг чинь гинж өөрөө тасрахгүй. Тэгэхээр суул зогсолт байхгүй тий бага байна гэсэн үг. За тэгээд ингээ харахад ч гэсэн засвар үйлчлэгээ их ч гэсэн амар эвтэйхэн позишнд байгаа сте тий доор байснаас гэдэг юм уу. Гэх мэтчлээ ер нь бол айгуу том давуу талууд ихтэй. Тэгээд зөвхөн CAT-ийн дозрууд дандаа юм одоо харан дээр байрлаж байгаа. Дозр нь ерөнхийдөө уул уурхайд хамгийн хүнд хүчээр ажлыг хийдэг учраас бат бөх чанартай байх нь маш чухал байдаг. Тиймээс CAT DS GC загварын эд анги хэсэг бүр нь өндөр хатуулагтай ганаар хийгдсэн бөгөөд энэ нь маш бат бөх чанартай юм. Та манай харилцагч уснаар таны авсан техникийг хамгийн өндөр бүтээмжтэй сул зогсолт багтаа ажилуулахын тулд манай бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээний хэлтсийнхэн танд туслах болно. Мэдээж та ямар ч CAT-ийн техник авсан Caterpillar-ийн дэвшилтэд технологиудыг танд санал болгох болно. Яг одоо миний ард харагдаж байгаа DS GC загварт маань Product Link, Remote Flash, Remote Troubleshooting технологиуд суурилсан байна. Эдгээр технологиудыг суурилуулснаар та техникийг хаанаас ч хянах боломжтой, мөн түнчлэн төлөвлөлийн зарцуулалт болон алдааны кодоо харах боломжтой. Энэ хараа. За US Interstate Highway System гэж одоо юу гэсэн үг лээ. US мууч хоорондыг холбодог хурдны зам юм тий. Энийг энэ дозроор дандаа барьсан гэж байгаа байхгүй. Тэр ч одоо бүр амар хэдэн мянган километр зам байлгүй дээ. Нөө юуг ч юм бас барьсан гэдэг. Golden Gate өөрийг ч юм бас орсон гэж хэлдэг CAT-ийн техникүүдээр. Дэлхийн ертөнцийн хідэн гайхамшигын нэг гэжтэй тий. Хятадын ямар юм гэдэг үү? 3 хацлын далан болов. Тэгснээ дахиад Панамын сувгийн өргөтлийн ажил гэж байгаа байхгүй. Тэр нь юу лээ? Хөвөр дайм, тийм хөврийн далан малан гэдэг. Ер нь өөрөөр хэлбэл CAT-ийн техникээр дандаа дэлхийн одоо юу гэх юм амар том бүтээн байгуулалтуудыг хийсэн байна. Тийм л хүчтэй техник гэсэн үг байна. Дэлхийг өөрчилсөн техникүүд гэдэг нэвтрүүлгийн эхний дугаар инхүү эхэлж байна. Сайн байна уу? Тэнд орох удаа. За мэдээж дозер гэдэг техникийг уул уурхайн туслах техник гэж бид ярьдаг. За хэдийгээр туслах техник ч гэсэн хамгийн хүнд хүчээр ажлуудыг хийдэг эксканы уул цэвэрлэх, за тэгээд соёо доох, одоо овоолох тэгшлэх гэх мэт харилцагчийн уурхайн сайтууд дээр явж байхад яг энэ бульдозерыг нөхөн сэргээлтийн ажлууд дээр хамгийн ихээр ашигладаг. За техникийн нөхөн сэргээл, биологийн нөхөн сэргээл гэдэг бүхий л нөхөн сэргээлтийн ажлууд дээр ашигладаг. За миний одоо яг өөрөө хамгийн их сайн санаж байгаагаар Монполимет группийн тасан уурхай дээрх одоо яг тасан нуурын нөхөн сэргээлтийн ажилласан. За энэ бол тасан нуур нь өөрөө хүний гараар бүтээгдсэн хамгийн анхны нуур. За тэгээд яг доороосоо их ундрахтай болж яг Монгол улсын гол горих нуурын бүртгэлд ингээд яг албан ёсоор бүртгэлжүүлж ирсэн ийм нуур болсон сайхан ажил байдаг. За яг энэ ажлыг Caterpillar 3 жилийн өмнө дэлхийн жишг нөхөн сэргээлтийн ажил болгож яг онцолж ирсэн. Яг энэ нөхөн сэргээлтийн ажлыг дозроор хийсэн байдаг нь хамгийн гайхалтай.
Дэлхийн уул уурхайн салбарт сахиур хавлан. Өдгөөч ноёрхож буй. CAT DSGC Dozer.